Эрхэм үзэгчдээ би та бүхэн дархлаатай дорнчууд нэвтрүүлгийг хүргэж байгаа. За нэвтрүүлгийн маань шинэ дугаар эхэлж байна. Өнөөдрийн дугаарт Улаанбаатар хотын карьер хөгжил төвийн захирал Булган оролцож байгаа. Танд өдрийн мэнд хүргэе. За өдрийн мэнд хүргэе. За баярлалаа. Тэгэхээр өнөөдөр бид хоёр бол маш сонирхолтой сэдвээр ярилцна гэж бодож байгаа. Юу вэ гэхлээр шинэ мянганы хүүхдүүд гэж одоо яригдаж байгаа. Z generation, Alpha generation гэдэг одоо сүүлийн үед маш их яригдаж байна. Энэ үеийн хүүхдүүдийн зан авир болоод бусад ер нь бүхий л байдал нь биднээс эрсдээс ялгаатай өөр байна гэж байгаа тийм ээ. Тэгэхээр яг хоёулаа ярилцлага энэ Z Alpha generation үеийн хүүхдүүд хэдэн оноос хойш хүүхдүүдийг ингэж нэрлэж байна. Тэгээ энэ хүүхдүүдийн онцлог нь юу байна вэ? За баярлалаа. Тэгэд яарчгүй одоо энэ шинэ мянганы хүүхдүүд гэж яригадаад байгаа үеийн хүүхдүүд бол 1996-аас 2010 оны хооронд төрсэн хүүхдүүд бол одоо энэ Z generation гэдэг generation-гийнхан байгаад байна. 2010 оноос хойш 2025 он хүртэлх төрсэн хүүхдүүд маань бол одоо Alpha generation гэж яригадаад байна. Тэгэхээр Alpha generation маань одоо тэгвэл Монголд гэхээр чинь 11 хамгийн одоо том нь 11 настай. Тэгээ 0-11 насныхан бол Alpha generation-д орж байна. За ер нь 11 юу одоо 11-ээс баг одоо 21-2 хүртэл насны залуучууд бол яг энэ Z generation-д орж байна л да одоо бол. За тэгээд энэ хүүхдүүдийн нөгөө нийгмийн хөгжлөө дагаад одоо энэ ажил дээр хувьсгал гэдэг хувьслыг дагаад нийгэм маш хурдтай хөгжиж өөрчлөгдөж байна. Техник технологийн хурдтай хөгжил явагдаж байна. Энийг дагаад бас хүний хөгжил нь өөрөө дагаад яваад байгаа юм л та. За тэгээд ер нь Z Alpha generation-гийн хүүхдүүдийн дийлэнхийнх эцэгчүүд нь одоо Alpha-гийнхнийхээ эцэгчүүд бол одоо Y generation-гийнхан буюу 1900 одоо 1900 одоо 80-аас 1994 5 оны хүмүүс бол Y generation-д ороод байгаа. Ихэнх нь Alpha generation-гийн хүүхдүүд эцэгчүүд Y generation болж байгаа. За Z generation-гийнхны дийлэнх хүүхдүүдийн эцэгчүүд бол одоо X үеийнхэн буюу 1956-аас одоо 80-аад оны хооронд төрсэн хүмүүс бол X үеийнхэн болж яваад байгаа байхгүй юу тийм. За тэгээд тэрнээс өмнөх үе бол одоо нөгөө baby boomers чимээгүй үе энэ төр гэдэг ингээд үечлэлүүд байна штэ тий. Тэгэд энэ үечлэлийн хөгжлөний яг ингээд үзэхээр бол яг нэг 15 жилийн хугацаатай энэ нэг юм ялгаагаар хөгжил юу үечлэл болгоод хуваацсан юм байлээ. За тэгээд яг нөгөө X үе, Y үе, Z үе гэл ингээд нэг үе дуусаал тэгээд одоо дараагийн үе их нэг Alpha үе гэл A үе ч гэж бас ярьж байгаа үе байна л та. Ингээд өөр байна гэдгийг хэлмээр байна тий. Тэгээд энэ хүүхдүүдийн одоо нөгөө нийгмийн хөгжил дээрэс нь одоо юу гэх юм одоо техник технологийн хөгжил өнөөдөр одоо олж авж байгаа мэдлэг мэдээллүүд нь хэрэглэж байгаа хэрэглэгдэхүүнүүд энэ төр бүгдээрээ ингээд маш хурдцтайгаар өөрчлөгдсөн тий хөгжсөн байгаа учраас энийгээ дагаад хүний хөгжил өөр байна, сонирхол өөр байна, аливаа юмд хандж байгаа хандлага өөр байна, тий суралцах хэм маягууд өөр байна ч гэдэг юм уу тий бие даах чадвар өөр байна тий ингээд одоо Z үеийн юм хитрхи одоо эмзэг нялцгаа байна энэ гэдэг юм бас аюу шүмжлэл байгаад байгаа шүү дээ. За мэдээж яг сайн сар аль аль нь л байна энэ үеийнхэнд тий. Тэгэхээр та түрүүн нэг чухал зүйлийг хэллээ. Одоо Alpha үеийн хүүхдүүдийн эцэг эхчүүд нь бол Y үеийнх юм ба штэ. Тэгэхээр энэ Y үеийнхний тухайн үеийн одоо хөгжил, нийгмийн хөгжлөө дагаад бас тэдний өсөж төрсөн орчин нь өөр. Одоо Alpha үеийнхний хүүхдүүдийн орчин бол 21-р зам буюу мэдээллийн 90 зуунд ингээм амьдарч штэ. Тэгэхээр Y үеийнхэн Alpha үеийнхнийг өсгөж хүмүүжүүлэхдээ юун дээр илүү анхаарах шаардлагатай гэж харагддаг вэ? За одоо яг ингэж л та Z үеийн хүүхдүүдийн эцэгчүүд нь дандаа X үеийнхэн байгаад тий Alpha-гийн хүүхдүүдийн дийлэнхийнх нь эцэгчүүд нь одоо энэ Y generation болоод ороод ирчихэж байгаа. За эндээс ингээ харахаар яг нөгөө эцэгчүүд өөрсдөө хүүхэд байх үеийн одоо нөгөө авсан сурсан орчин тий боловсрол тэр юмтайгаа харьцуулаад жоохон хүүхдүүдээ нэг тиймэрхүү шаардлагыг тавиад тэгээд энэ нөгөө Z үеийнхэн болон X үеийнхний дунд нэг жоохон ингээд одоо асуудлууд үүсээд тий ээж хүү хоёрын дунд ч гэдэм аав охинтуудын дунд
охтууд хөвгүүдийн дунд ингээд асуудал үүсээд ээж намайг ойлгохгүй байна, ч гэдэм аав намайг ойлгохгүй байна. Эднэрийн үе өөр энэ төр гэх те нөгөө хэд ч юм болохоор би баг чиний насан дээр ингээд бүх юм маань бэлэн байгаагүй те өөрөө энэ бүгдийгээ битээгээд ингэдэг байсан. Одоо баг л одоо бид нар чинь яг л тийм байсан юм чинь те өөрөө гурлаа зураа борцоо хийж иддэг байлаа, усаа авдаг байлаа те чамд өнөөдөр бүх зүйл гэрт ингээд бэлэн байхад залхуу байна энэ төр гэл ингээл аав ээжүүд нь яг нөгөө өөрөө хүүхэд байх үетэйгээ хүүхдтэйгээ нөгөө тэр зүйлийг шаардаад харьцуулаад ч гэдэм үү те эсвэл нөгөө хүүхдтэйгээ нөгөө нэг одоо арай нэг илүү байх гадал те ингээд жоохон хэлэхээр тэр нь одоо нөгөө харилцааных нь сайн ойлголцол болж чадахгүй аав ээж юусоо ойлгохгүй байна өөртөөхөө өнгөрсөн үетэй намайг харьцуулаад байна ч гэдэм үү те надаас сэтэрхийх зүйлийг шаардж байна энэ төр гэдэг ингээд хүнээс үг сонсохдоо ер нь энэ зэт үеийнхэн маань нэрлэн одоо юу хүүхдүүд байгаа. Тааруу хүний үг ер нь бол сонсдоггүй байгаа. За тэгээ мэдээж одоо яг идэвхтэй яг сурч боловсрж байгаа үеийн хүүхдүүд биш шүү дээ. Тэгэхээр боловсролын салбарын багш сургууль мужуулагч нар нь ч гэсэн бас яг энэ дээр санал нийлдэг те. Ер нь тэгдэг удаан юмд төвлөрдгүү те. Тэгээд хүний үг ер нь бол сонсдоггүй шүү дээ. Бид нар чинь бодвол бас те одоо нэлээд багш машаар загнуулж өслөө шүү дээ те. Одоо багшийн үг бол багшийн үг, ахмадын үг энтрийг хууль дүрм шиг сонсож ингээд хүмүүжсэн тийм. За тэгээд Y generation-ийнхний хувьд болохоор одоо яг л бидний үйл үе байгаа юм л да. За бид нар ч гэсэн ер нь бол бас ингээд ахмад насны хүнддэгдэг тийм ингээд хүний бас үг хүлээж авдаг юмд одоо өөрсдийг Y-ийнхан бол нэг жоох ингээд өөрт нь ашигтай сонирхолтой юмдаа илүү ингэж цаг гаргаж хөдөлдөг хүмүүс байгаа байхгүй манай үеийн чинь тийм. За тэгэн гут чинь нөгөө зэт үеийн үеийнхэн бол үгүй тий зөвхөн өөрийнх нь одоо сонирхсан зүйлдэл илүү цаг гаргаж хөдөлдөг ч гэдэм үү тий одоо тийм өөрт нь хамаатай зүйлдэл одоо цагаар зарцуулна дүнсш өөрийнх нь хамааралгүй юмд бол ерөөсөө санаа зовдгоо цаг зарцуулна гэж мэддэггүй ч гэдэм үү тий ийм сул талууд бас ажиглагдж байгаа. За тэгээд манай одоо Y-ийнхэн чинь хөрхийс өөртөө нөгөө 80 90-ад оны ихэнх үеийн дунд үеийн хүмүүс учраас эцэг эхийг болоод нөгөө эцэг яг 80 90-ад онд чинь бидний эцэгчүүд чинь нөгөө ингээд юу яага явцсан одоо зах зээл шилжээд гэдэг юм уу маш их хөдөлмөрлөөд одоо тий ажил хөдөлмөрийн ажилтай учраас бид нар бол ингээд нөгөө ахан дүүнэр нь дүүгээ өсгөөд хүмүүжээд одоо юу асан үеийн шүү дээ тий тэгэхээр эцэг эхээс бол илүү ингээд аав ээжтэйгээ хамт байх юмсан ч гэдэг юм уу эцэг эхээрээ хайрлуулах юмсан гэдэг хайр халамжийг илүү хүсэж өссөн хүмүүс аахгүй. Тийм болохоор өнөөдөр Y-ийнхан бол бас ингээд нэлээд харьцангуй хүүхдүүдэд анхаардаг. Заяа ингээд одоо тий анхаарал халамжийг нэлээд тавьдаг. Бас ингээд хүмүүжил сурлага хөдөлмөрт нь анхаарахад их л одоо өөрөө мэдээж өөрийнхөө үеэс өөр шүү гэдгийг нэлээд хүлээж авдаг бас гайгүй тийм үеийнхэн байна. Гэвтэл одоо масаараа бас тийм байж чадахгүй байна мэдээж тий одоо хүний одоо амьдарч байгаа орчин өсөж төрсөн гэр бүлийн орчин энэ төр өөр учраас бас өөр байна. За тэгээд яг хоо манай монголчуудын хувьд бол бүр зэт үеэ ямар үе вэ гэдгийг нөгөө таньж мдээгүй байж дахиад дараагийн нөгөө альфа генерашнг одоо бол юу яана гэдэг бол одоо бүр шинэ зүйл байна. Үнэхээр шинэлэг байна. Тэгээ монголчууд бол одоо сүүлийн үед л альфа зэт гэдэг яригдж байна. Дээрээс нь зэт үе бүрэн хөвцөд таньж судалж тий одоо чадаагүй байж атал альфа гэдэг дараагийн үе гараад ирчлээ. Зэт үеийнхний нөгөө эхний төлөөллүүд нь ажлын байранд гараад ирчлээ. Сая өнгөрсөн хаварч одоо 2000 оны хүүхдүүд нөгөө ихтэй сургууль төгслөө. Тэгэхээр чин зэт үеийн эхний төлөөлөл одоо ажлын байранд гараад эхэлчихсэн байгаа байхгүй. Тэгээд байгууллагууд дээр ямар асуудал тулгарч ирэхээр энэ зэт үеийнхэнтэй харьцахад аюу хэцүү байна. Тэгээ энэ хүүхдүүдийг яаж ажиллах юм бэ? Эднэрийн ажиллах онцлог өөр байна ч гэдэг юм уу те. Олон цагаар офс суудаг те. Эсвэл ингээд офс энэ айгүй гоё тийм мөнгөний дизайнтай их л гоё орчин байвал те ингэж татагдаж докторшуур шилтэй ажилдаг ч гэдэг юм уу. Ийм сонин бас онцлог төрөх бас байна. Тэгэхээр энэ одоо үеийнхнүүдийн хоорондын зөрчилдөөн гэж хэлэх юм уу да. Энэ зүйлийг аль талдаа хэрхэн яаж даван туулах юм уу дасан зогсож ажиллах юм бэ? Одоо бүр ихэвчлэн ядаж байгаа ихэнх эцэгчүүдэд одоо ингээд сургалт ороод уулзаал зөвлөгөө өгөөл ингээр
ерөөсөө хүүхдээ ойлгохгүй байж гэдэг юм уу те энэ ерөөсөө биш ээ яац би ерөөсөө энэ хүүхдээ харилцаж чадахгүй байна. Хүүхдүүд нь болохоор ээж аав хоёртой цуг тантай зөвлөгөө авмааргүй байна. Хоёроо гаргачих би ганцаараа болцсон энэ төр ч гэдэг юм уу те ерөөсөө ингээд зөрчилдөөн байгаад байгаа учраас юм байна шүү дээ. Тэгэхээр энд өгж иж юм нөгөө л яг X үеийнхэн өөрийн хүүхэд байх үеийн одоо өссөн орчин тэгээд чиргэлж исэн зүйл хүмүүжлэхээ тэр технологийн аргыг яг тэр аргаараа хүүхдүүдтэйгээ харьцаж хүүхдтэй хүмүүжүүлж үзээд байгаа байхгүй юу. За тэгэхээр Z үеийнхэн болохоор өөрсдөө гэр бүлийг эцэг эхийг найз нөхөр шигээ байлгахыг хүсдэг хүмүүс аахгүй. За одоо манай Y generation гэх юм бол эцэг эхийг болоод одоо ингээд нөгөө хайр инэрлийг мэдэж эцэг эхтэйгээ хамт байхыг илүү хүсдэг үеийнхэн байлаа шүү дээ тий. За X үеийнхэн бол өөрсдөө хүүхэд байхдаа ээж аав гэдэг хүн бол ерөөсөө нөгөө дүрм журм гэх тий эцэг эхийн хууль дүрм журм гэдэг байдлаар хүлээгээ сурчсан ийм үеийнхэн учраас ингээд өөр байна шүү дээ тий. Тэгэхээр чинь Z-ийнхэн бол ээж аавыг яг нөгөө найз шигээ байлгахыг хүсэж идэг. Гэвч ээж аавууд найз шиг байж чадахгүй юм л да. Тэр нь л ингээд зөрчлийн одоо шалтгаан болж байгаа. За тэгээ зүгээр энэ дээр одоо жишээ дурдаад яхад юм байна л да. За хүний найз бол найз л байх шүү дээ. Одоо ичко битүүр найз байлаа гэхэд би чиний найз нууцыг очиод өөр нэгэн одоо байгууллагынхаа ажилтнанд манай ичко найз ийм гэдэг найзынхаа нууцыг яриад иж болох уу? Одоо манай ичко найз хүнд дурлцсан байвал манай найз хүнд дурлцжээ гэж очиод бигээд яриад байвал бас болохгүй тий. Яг тэрнтэй адилхан юу гэж хэлж гинөө гэхээр ийм зүйл байгаа байхгүй юу? Нөгөө одоо ээж аав нар ингээд айгүй хүүхдээ. За ээж нь одоо хүүгийнхаа найз нь шиг байна тий. Ээжтэй юу ч битээ нуугаараа ээжтэй одоо үнэнгээ хэлээрэй энэ төр гэж хэлчихэд за тэгэл ээж нь одоо октоодонд ч юм уу хөвгүүд нь ч юм уу тий ээжтэй нууцаа хэлээрэй одоо юм нууж агаад одоо хотлон айрдаг болчихгүй юм хумсалдаг болчихгүй ч гэдэм үү те ингээд хүний эцэг хэл юм чинь санаа зовоод тэрийгэ хэлээрэй гэдэг. Тэгэл мэдээж хүүхдэл юм чинь те бас ингээд хүнтэй найзалж нөхөрлөн бас одоо яг энэ өсвөр насныхан юм чинь нөгөө хайр дурлал мурлал үерхэж шохоорлол нь байгаа аахгүй бид нарт чинь. Тэгэл одоо ээж за ингээд нэг охин таалагдаад байна ч гэдэм үү ээжтэй найз шиг байгаараа үнгээ хэлээрэй гэсэн болохоор хөвгүүд ч ээжтэй хэлээл юм охтууд чи хэлээл мөнгө төгрөг аваад бэлэн мэлэг юм бэлдээл ингэ штэ. За тэгэн гот ээжүүд бид нар ямар алдаа гаргадаг гэхээр нөгөө хүүгийн нууц ээжийн ажлын газрынханд яригдчихна. Очоод охин дурлаад бүр ингээд хүмүүнд дурлаад наа чи бэлэн мэлэг юм мөнгө аваад энэ төргээл ингээд зүгээр санаандгүй санаатай биш мэдээж ээжүүд ингээд яриандаа очоод санамсаргүйгээр бид нар ингээд алдаа гаргацдаг. За хамаатан садан үеэлүүд ингээд ах түүнээс монголчууд хамгийн айгүй тийм гэр бүлсэг ард түмэн шүү дээ тий. За тэгээд энэ гэр бүлсэг ард түмэн чинь ингээд нөө ах дүүгээрээ найз хамаатан садан үеэлүүдээрээ цуглахад манайд бүх асуудал одоо энэ нөхөр хүн амьтанд дурлаад сэтгэл санаагаар унаад одоо өрөөндөө орж хаалгаад үгжээд уцаад ухах нь өөр юм байхгүй. Манайд бүх асуудал энтергээл ингээ ярьчингууд нөгөө ээжэд итгээ ярьсан нөгөө найз шиг байна гэсэн юм чи энтергээл ярьсан нууц ээжийн ажлын газрынхнаар нэг тарчна. Ах дүү хамаатан садангаар нэг тарчна. Тэгээ нөгөө хэдэн дараа нь уулзахаараа сайн уу баяраа чи чин дурлаад байгаа гэлөө яалсан гэдэг ингээл ярьчихаар ээж нь явж идэл ээжийн найзтай таардаг тэгчэндээ эсвэл хамаатансаа дуулзаад тэгчээр за ээж аав бол айгу худлаа хүмүүс юм байна тийм эднэр итгээд хэрэггүй юм байна. Ингээл нөгөө айгу тэгээд итгэх итгэлгүй хүлээлт айгу өндөр байсан хүлээлтийн авч байгаа газар дор унгачиж байгаа хгүй. Тэгээд дээрээс нь Z үеийнхэн бол ер нь айгу тийм хүлээлт өндөртэй хөвгтөд хүнээс одоо багшаас юм уу аав ээжээс юм уу тий найз нөхдөсөө ингээд маш их юм итгэлийг имийг одоо итгэсэн хүндээ аюу тийм сайн тэгж чаддаг тий одоо хүлээлт бий болгож идэг одоо юу гэм багш нь анги хамт олноороо энэ шалгалтаа сайн өгчөөл бүүнөр агаар цэлхэнд гар нэнтер гэж хэлээл амлалт өгчдөг дараа нь амлалтандаа хүрч чадахгүй багш бид нар тэгж амлчаа хүрээгүй штэ худлаа юм байна бали тэр ч гэдэм гих мэтлэнгээр ингээд аюу нөгөө хүлээлтнээс нь хүмүүс одоо нөгөө даашвал болчвол тэгэл итгэх итгэлээ ингээд орхичдаг хүмүүс байгаа даа л да. Ийм үеийг ба. Тэгээ гих мэтлэнгээр өөрөөсөө ингээд ээж нөгөө X үеийнхэн Z үеийнхний эцэгчүүдийн дунд гаргаж байгаа алдаанууд ийм мэтлэн байна тий. Тэгээд бид нар хүүхдээ ойлгох хэрэгтэй байна. Одоо ээж аавыг би одоо юу гэж хэлнэ гэхээр таны хүүхэд байсан үе маань одоо бүр өөр болчихжээ. Өнөөдөр тий нийгэм маш хурдтай хөгжиж эхэлж байна. Бид бүгдийн өнөөдөр одоо юу гэдэг X үеийнхний хүүхэд байх үед бол өнөөдөр зүгээр л одоо хэрэгжилж байгаа хэрэглэгтүүнээр л авахд
ийм олон төрлийн хоолны сонголт байсангүй, ийм олон төрлийн амттангийн сонголтууд байсангүй бидэнд тий одоо өвөө эмээнэр ээж аавд ярьдаг шүү дээ цагаан сараар нэг йотон бэлгийн давхтал баярладаг байлаа энэ төр гэдэг тийм үеийнхэн тий тэгэхэд өнөөдөр зэт үеийнхэн бол одоо ингээд маш олон одоо амттангууд хоолны төрлүүд идэл хэрэгслүүдийн одоо материалог бол идэл хэрэгслүүдийн сонголтууд олон байна энэ дунд амьдарч байна тий эндээсээ улбалаад юу гэж хэлж байгаа нөхөр манай X үеийнхэн Y generation бид бүгд ч нөгөө ийм одоо нэг юм нийгмийн одоо тарчиг үе гэх юм уу да юм хомс үед өссөн учраас ер нь ингээд аюу тийм нөгөө эдишнлтай тэгэл одоо хэдий баргийн юмыг хаяхгүй тий за хэрэгтэй хэрэглэн энэ төр гэдэг ингээд аюу аж ахуйч гэх юм уу тий аюу аж ахуйч ингээд юм ингээд цуглуулдаг хүмүүс за тийм утга чинь Z үеийнхэн бол одоо ингээд маш олон юм байгаа учраас энэ Z үеийнхэнд бол ямар ч юм нөгөө эдийн шунал эд материалын шунал гэх юм нь ховор одоо аюу хомс тэгээ эднэр бол ингээд одоо би одоо бараг л эцэгчүүд ихэнх нь одоо тэгдэг те хүүхэд нь бол нэг их ингээл юмыг авъя энэ төр гэдэг айдгүй зэт үеийнхэнд бол мөнгө нь л аюу чухал мөнгийг л цуглуулна мөнгөнд маш ариг гамтаа ханддаг те мөнгөний үн цэнийг мэддэг тэгээд карманда байгаа мөнгөнийхөө тоогоор тэр яг тухайн одоо юу гэх юм тэрийг одоо байгаа зүйл дээр тулгуурлаж амьдарч чаддаг гэх юм уу одоо Y generation-гийнхэн шиг X үеийн шиг 8% зээлмэл авч их хэмжээний өөр мөрөнд орохгүй Z үеийнхэн бол тийм үеийнхэн баггүй ягаад гэвэл карман одоо сарын цалин хийдیں۔ Тий карманда сард хэдэн төгрөг авдیں۔ Тэрэндээ тааруулаад нөгөө ингээл одоо нөгөө минимал амьдрал гэдэг шиг тий нөгөө түрээсийн байруудаар аваад сарын түрээсээ өгөөд ийм байранда амьдрал явна. Тэгэд өмсөж байгаа хувцас нь бүүз энэ нь муудаагүй л бол дахиад ийм өөр сонголтоор олныг авъя мавъя гэх бодол юусоо байхгүй яхаа юм авахгүй гэл. Тэгэл би ер нь бол Z үеийн хүүхдүүдтэй эцэг эхчүүд бол бэлэг үгийггүй л зүгээр л өөрт нь мөнгөний нөхөн тэднэрт хамгийн үнцэнтэй зүйл. Тэгээ мөнгөө айгүй ариг гамтаа цуглуулж агаад яг хэрэгтэй зүйлдээ мөнгөө зарцуулдаг тий. Түүнээс биш ингээл ээж аавд болсон болоогүй бид нар юм аваад өгдөг тий. Заримдаа таалагдахгүй тэгэл их мэтлэнгээр. Тэгээ дээрэс нь манай нөгөө Z үе X үе юм Y үеийн чинь бид нар чинь угаасаа л бидэрт ээж аавд юм авчирч өгдөг байсан. Бид нар голох ирэх байхгүй сонголтгүй тэрийг шууд өмсдөг байсан тий. Яг тэрнтэйгээ адилханаар санаад одоо хүүхдээ аваад өнгөт өмсөхгүй гэл тэнгуут нь миний авчирч өгсөн юмыг өмсөхгүй байх. Би зөндөө мөнгөөр авсан гэдэг юм. Өөрийнхөө таарсан сонголтыг хийгээд чи тийм үү өөрийнхөө үзэл бодлыг тулгаад тэгээд нөгөө ярилцахгүй байна, ойлголцохгүй байна. Тэг хүүхэд юу хүсэж байгаагаа гэн ярихгүй. Чи гэдэг юм энэ болгоноосоо болоод ерөөсөө ингээд ээж хүү аав охин ч гэдэг юм уу ээж охины дунд ингээд хан өргөцөөр агаад энэ том чулуун хаан босчоод эргээ тэрийг хагалж орж нөгөө хоорондоо ойлголцож чадахгүй л айгүй том энэ хоёр генерашнгийн ялгаа байгаад дээрэс нь зөрчил байгаад байна. Эцэг их хүүхдүүдийн дундх зөрчилдөөн сая ярьлаа те. Тэгвэл ажлын байран дээрх Z үеийнхний бас зөрчилдөөн ингээд та түрүүн хальт дурдаад өнгөрсөн. Энийг бас дэлгэрүүлээд ирэхгүй юу? Z үеийн ажлын байранд гарч ийн. Юмд айгүй хариуцлахгүй байна. Тэгээд өөрт нь ашигтай сонирхолтой зүйлд төвлөрч ажилладаг. Өрөөл бусдыг боддоггүй ч гэдэг юм уу. Хамт ажилладаг хүмүүстэй санаа зовнож за Z үеийнхний нэг бас нэг айгүй том дутагдал нь бол одоо ингээд нөгөө юмд санаа зовдохоо биш одоо бусдыг ойлгох байдал одоо эмпати юм да эмпати чадвар буюу одоо бусдыг ойлгох бусдыг хайрлах нэмжин сэтгэл өрөвдөх өөр бусдын өмнөөс өөрийгөө тавьж үзэх гэдэг чадвар жоохон тутмаг байгаа. За тэгээд мэдээж за цэцэгчүүд маань бас ингээд хямаржээж бас магадгүй дандаа одоо би сая дутагдaltaй талуудыг ядлаа. Эргээд энэ үеийнх нь бас сайн талууд байгаа. Маш их одоо энэ нийгмэд байгаа юм уу энэ Z үеийнх нь бол гоо зүүн мэдрэмж айгүй өндөртэй юмыг дандаа өөр өнцгөөс хардаг, шинийг эргэлхийлдэг, шинийг санаачлагч За тэгээд юмд бол одоо илүү нөгөө entrepreneurial буюу нөгөө инновацлог энэ төр гэж яаж шүү дээ. Энэ үеийнхэн бол энэ Z үеийнхэнд байгаа. Дандаа юмыг өөр өнцгөөс хардаг, нэлээд бүтээлцдэг хүтэй ийм хүмүүс байгаа. За тэгээд за сэтгэл зүйн хувьд бол яг угаасаа хүнээс ингэж үг сонсож ажлын бүтээмж энэ төр бол ер нь жоохон бага удаан олон цагаар ажилдаа төвлөрч юмчээр суудгүй ч гэдэг юм уу ийм онцлогуд бас байна. Тэгэхээр энэ хүүхдүүдэд одоо дасан зохицож ажиллах шаардлага бий болж байгаа юм тийм ээ. Яагаад гэх юм бол магадгүй одоо Y үеийнхэн чинь ингээ хөвшрөөд яваад байгаа. Тэгээ Z үеийнхэн одоо бөөнөрөө төрж орж ирж байгаа юм уу гарч ирж штэ. Одоо хөдөлмөрийн зах зээл дээр яг одоо ажиллаж байгаа одоо ажиллах хүчний маань одоо дийлэнх мас бол Y generation X
үе хоёрынх нь л одоо ажиллаж шүү дээ. За тэгээд дөнгөж Z үеийн эхний төлөөлөл орж иж байна. За Z үеийнхэн бол Монгол улсын хүн амын 22.4%-ийг бүрдүүлж байгаа байхгүй юу. За тэгээд Z үеийнхэн бол нэгсэндээ бараг хүн амын 3.1 Z үеийнхэн байна. За тэгээд юу гэж хэлж ийм гэхээр одоо манай Y generation-ийн тийм олуулаа биш байхгүй, манай X-ийн ч олуулаа биш те. Яа энэс ингээ юу ажиглагдаж байна гэхээр Z үеийнхэн одоо маш олон байна тий. Тэгэхээр энэ Z үеийнхэн донд өрсөлдөөн их байх гэдэг нь тий. Ажлын байрны өрсөлдөөн, мэрэгжил сонголтын өрсөлдөөн, за цаашлбал амьдралын ханийн сонголтын өрсөлдөөн ч гэдэг юм уу тий. За ингээд энэ аюул олон том өрсөлдөөнүүд гарч ирэх гэдэг. Тэгэхээр Z үеийнхэн бас одоо тий энэ өрсөлдөөнд би бэлэн үү? Өнөөдөр миний хүү өрсөлдөөнд ороход би бэлэн одоо бүтээгдэхүүнээ одоо үйлдвэрлэж чадж гинэ үү гэдэг зүйлийг бас эцэгчүүд бас бодох анхаарах хэрэгтэй бас цаг үе ирээд байна тий. За тэгээд юу гэж хэлнэ гэхээр Y үеийнхэн X үеийнхэн бид бол одоо ингээд өөрсдөө бүр ингээд өдөр болгон суралцаж хөгжихгүй л бол одоо ажлын байран дээр мундаг залуучууд дараа үеийн залуучууд аюул сайн гарчиж шít. Бүр Z үеийнхэндээ бэлтгэшүүлэх үедээ гэтлээ айж бас өдөрт өөрийгөө хөгжүүлж шít тий суралцсаар л байна тий. За тэгэн гут би бас Z үеийнхэн тэгж хэлдэг. Z үеийнхэн та нар одоо ингэж аюул сайн нөгөө ингэж өөрсдийгөө дайчилж тий одоо ингэж өдөр болгон хөгжиж сурахгүй бол араас чи альфа гэж бүр та нараас мундаг үеийнхэн гарч ирэх гээд байна гэх тий. За Z үеийнхнийг 6 7 настай болоод дөнгөж энэ iPad, iPhone гэдэг өмнөдийг хэрэгжилж эхэлж явах байсан үеийнхэн баггүй юу? 2000 оныхан ч 2000-ад оныхан бол тийм үеийнхэн тий. За тэгэн гут чинь альфагийнхан бол ясагч бүр энэ хөгжлийг чинь гидсэнд байхасаа энэ мэдэрсэн. Тэгээ одоо бүр 2 настай 3 настай хүүхдүүд нь бол бүр илүү одоо технологийн ашигладаг тий YouTube-ийг бол бүр гашраж штэ тий. Дээрээс нь 8 сартаа 6 сартаа альфа генерашнгийнх нь уншаад эхэлсэн. Гэлиндомн гэж одоо эрдэмтний аргаар одоо бүр ингээд уншаад штэ хүүхдүүд тий. Тэгэхээр би Z техник хийдیں۔ Та нар минь одоо өдөр болгон хичээхгүй бол ард чинь маш олон мянган альфачууд гарчаад та нарыг гисгшгээд гарах гээд байна гэдэг. Яг ба судалгаа бол тэгдэл дээ. Одоо 2025 он гэхэд альфа үеийнх нь дэлхий дээр нийтдээ 2 тэрбум болно гэсэн судалгаа байгаа. Би Монгол улсын 2010 оны 1 сараас 2020 оны 7 сар хүртэл хооронд төрсэн альфа үеийнхний тоог би авч статистикаас авч үзсэн л дээ. Тэгэхэд 903 мянган хүүхэд байсан. Эрэгтэй эмэгтэй нийлээд штэ 11 насны тий. За тэгэхээр чи одоо 10 оны сүүлийн 3 сар тэгээд 21 оны нэг хэдэн сар ороогүй байгаа юм тий. Хагас жил ч гэдэм үү нэг 9-10 сарын хүүхэд төрсэн хүүхдүүд ороогүй байна гэж бодчих. Тэгэл бодоход чинь бас одоо тэр 10 сарын хүүхдүүд ороод ирвэл хэдэн хүүхэд болох вэ? Бараг 100 мянга гарцсан байгаа. Монгол улсын хэмжээнд гэхэд альфа үе тий. Тэгэхээр бол би юу гэж хэлж байгаа. Альфа генерашн бол маш хурдтай гарч иж байна. Одоо сүүлийн үед бол залуучууд бол аюу олон хүүхэдтэй болсон байна. 4 хүүхэдтэй айл бол нэг олон хүүхэдтэй айлын тоон бас орхоо болчихч тий. Тэгэхээр би юу гэж хэлж байгаа. Альфачууд одоо маш хурдтай өшөөж хөгжиж байна. Альфагийнхан бол ингээ бараг нөгөө дээд боловсрал эзэмших нь нэг тэгж 40% бараг дээд боловсрал эзэмшихгүй гэдэг ийм судалгаа байгаа байхгүй. Тэгээд энэ дэс бас юу харагдаж байна гэхээр нөгөө өөрийгөө л хөгжүүлэл аваа явна. Тэгээд заавал нөгөө мөнгө төлж ихтэй сургууль бакалавр, магистр гэдэг боловсрал эзэмших шаардлагагүй гэдэг юм байна. Дээрээс нь альфачууд маш урт наслана. Z-үүд Y X ихнээс урт наслана. Альфачууд бүр Z Y-асаа урт наслана гэсэн юм судалгаа байгаа байхгүй. Тэгэхээр ер нь одоо ингээд анзаараад бас хүүхдүүд дээр ингээд харж хахад үнэхээр яг өөр байна. Би бол одоо Z generation-гийн 2 хүүхэдтэй, альфа generation-гийн 2 хүүхэдтэй байхгүй. За тэгээ манай Z үеийн 2 нөхрийг би 3 4 настай байхад хүмүүжүүлдэг байсан арга тий одоо суулгаад хичээл юм заадаг байсан аргаараа одоо нөгөө альфагийн 2 нөхөртөө тэгж харьцах гэхээр бүр яагаад болохгүй. Шал өөр арга барилууд байгаа байхгүй. Тэгэхээр бол яг ингээд тэр нөхдүүдтэй ажиллах арга барилын хувьд, суралцуулах арга барилын хувьд ингээд бид нар өөрсдөө өөрчлөгдөхгүй болоод би яг л нэг аргаараа нөгөө хоёрыг нэг юм цутгах гад үзээд болохгүй. Гэсдэг энэ л үе байна л та. Тэгэхээр нөгөө хэвэнд нь бид нар өөрсдөө ордог уусах хэрэгтэй үе цаг үе ирчихжээ гэдгийг хэлмээр. Бидний ярилцлагыг хүлээн авч үзсэн үзэгч та бүхэнд баярлалаа. Нэвтрүүлэг маань энд хүрээд өндөрлж байна.